Улсын хурлын дарга эрхэм гишүүтэй. Улсын хурл үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 4-р дүгнэлтийг 2026 оны 5-р сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн Монгол Улсын их хурлын 23 дахь тогтоолыг баталсан. Тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг боловсруулж хилцүүлэлт бэлтгэх үр бүхий ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн Ил Мөнхбаатар ахалж гишүүдэд Улсын хурлын гишүүн О Алтан гэрэл Ч Ундрам нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг төрийн байгуулалтын мянгаар 2026 оны 6 сарын 10-ны өдөр Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийг баримтлан хэлцлээ. Хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулах үед зарчим зөрүүтэй санал гараагүй тул анхны хилцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын саналыг Улсын хурлын гишүүн Ил Мөнхбаатар гаргасныг байнгын хорооны хуралдаанд орсон гишүүдийн олонх нь гэмтсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүтэй. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийн анхны хилцүүлэг явуулсан дараах төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.